За энэ бол одоо миний ачижсэн хамгийн урт, хамгийн үнэлгээ сайтай машин байлаа. 2024 оны Cadillac Escalade Limo ачих гад хөрхийн нааш цаашаа бууж хараад хойдлынх нь гүүбэр газар тулчих гээд айгүй байсан. За энийг бол яг одоо энэ Лос Анжелест ачаад байж гин. Иннээс 2 сарын өмнө би Виржиниагаас элээд нэг газар хөргөж өгсөн. Намаа хөргөж өгөхөд бол ийм лимузин төр байгаагүй байхгүй юу. Зүгээр жирийн энгийн Escalade байсан. Тэгээ Виржиниад байдаг лимузингийн компани нэг нөхөр намайг ийшээ элээд өргөд өгөө лимузин болох гэж байгаа маа гэд. Тэгээ авчиж өгсөн. Тэр авчиж өгсөн газар бол зүгээр машинуудыг голоор нь таслаал. Тэгэл нэг 2 сарын дараа гэхэд лимузин болгоод тавьчихд юм бэлээ. Тэгээд би авчиж өгчөөд надлуу нөгөө нэг лимузингийн босс ч залгаад өөш нөгөө машин чинь болцсон гинэ чи ачиж чадах уу гэд. Тэгээ бүр бодож жагаад найз нөхдөдөө зөвлөлдөж жагаад за ер нь болцохоор юм шиг байна гэд. Тэгэл очиж авсан да. Аваад эн чи ерөөхдөө чиргүүлний дээр ингээ ганцаар орчиж байгаа. Тэгээд 3 машины зай авч байгаа л гэсэн үг л та. Тэгээ ингээд ачаа явсан чи хүмүүсийн нүдэн ороод дээр гарчлаа. За нэг сонирхолтой жилгэд нэг юм байна. Тэрнээс гадна episode 6-гийн part 2 маргааш буюу 3 сарын 17-нд YouTube хуудсанд, Facebook пэйжэнд орно шүү гэж мэдэгдэе. За дараа уулзлаа бай.